За энэ төрийн хэмнэлтийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурд дээр оруулж ирлээ. Энэ төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаа олон одоо шалтгааны улмаас л энийг хийсэн баг. Тэгэхдээ энэ хууль бол зарим талаар цаг үе одоог бас хуулийг бид нар баталсан байгаа юм. Ялангуяа орон нутгийн төр захиргааны байгууллага, орон нутгийн засаг заргын тамгын газруудын үйл ажиллагаанд маш их хүндрэл учирсан. Төрийн үйл ажиллагаа явагдах юм нөхцөл боломж хомигдсон. Ийм асуудал дээр бас энэ засгийн газар дүгнэлт хийж энд оруулж ирж байгаа сайн хэрэгэ. За тэр унаа машины асуудлуудыг ойлгомжтой хэрэг байгаа. Түүнчлэн өнөөдөр урсгал зардал, тэр бичиг хэргийн зардал гээд өнөөдөр орон нутагт маш олон асуудал дагуулсан, төрийн үйл ажиллагаа явуулах бэрхшээл учирсан ийм асуудлууд дээр ямар одоо хөрөнгө санхүүгийн нээлттэй боломж олгож байгаа вэ? Дээр нь одоо би буруу сонсоог бол зарим төрийн албан хаагчдын утасны зардлыг төлнө гэсэн ийм оруулж ирэх сонсогдлоо. Яхаар өнөөдөр төрийн албан хаагчдын утасны зардал төрөөс төлдөг юм бэ? Машин унааны зардлыг төлж болно. Тэр мэдээж төрийн үйл ажиллагааг явуулахад одоо аслагдсан нутагт, хөдөө орон нутагт унаа машины зардал, бензин шатахууны зардал, бичиг хэргийн зардал, бусад урсгал зардлыг төлж болно. Төрийн албан хаагчдын утасны зардлыг төлөх нь бол эргээл нөгөө асуудал руу халтраад орчлоо шүү дээ. Утасныхаа зардлыг өөрсдөө энэ төрийн албан тушаал төлцгөө. Тэргээр өөр асуудал дээр утасны зардлын мөнгөний өөр асуудал, өөр тэр бичиг хэргийн зардал, тэр шатахууны зардал, бусад шатны төрийн албан хаагчдын бусад үйл ажиллагаанд энийг зарцуулаа. Утасны зардлаа төрөөр төлөвлөнө гэдэг чинь бас энэ хэмнэлтийн хуулиа эргээд зөрчиж байгаа ийм асуудлаа. Энэ утасны зардал тэр бусад асуудлын талаар энэ хууль санаачлагч нэг хариулт авъя.